За 91 дугаар урлагнаас эхлэе. О цэг төвтэй тойргийн диаметр гинэ AB. За энэ тойруудыг нэг C-зэг оршин. Тэгээ AB-г бид нэр 5 гэдэг өгсөн. Үндсэндээ энэ тойргийн диаметр нь 5 өгсөн гэсэн үг. Тэгвэл ABC хүртэл хамгийн их утга бол гинэ. За тэгэхээр энэ тойргийн төвийг дарсуулж хийсэн 180 градус. Тэгэхээр үргэлж энэ нум маань 180. Тэгвэл энэ нунд багтсан өнцөг нь төв өнцгөөс 2 дахин бага буюу манай C өнцөг маань 90 градус гэсэн. За тэгэхээр тойргийн төвийн диаметр бол тэгшинстэй хурлаж байгаа. Тэгэхээр энэ AB нь 90 градус. За AC хөвчийн уртыг X, BC-г Y тэмдэглэсэн байна те. За тэгвэл нэг талаас бүгдээр энэчээ Пифагор тэгшинстэй хурлаж учраас X-ийн квадрат дээр Y-ийн квадратыг нэмсэн 5-ын квадрат буюу 25 гэсэн үг. За одоо бүгдээ ABC гусныханд баглаа. Тэгэхээр манай энэ маань тэгшинцэгтэй гурвалж учраас 2 каттыг үржүүлээд 2 таачна. За тэгээ энийг харсан чинь нэг нь бүр илэрхийлсэн байна те. Тэгэхээр эндээс 2-ны x-ийг үржих нь y-ийн хооронд бүгдээ яах юм гэсэн чинь эндээс олчих. За эндээс y-ийг болохоор 25-аас нь x квадрат. За манайх нь гурвалжны тал гэсэн хэрэг 25-аас нь x квадрат. За тэгэхээр y маань 25-аас нь x-ийн квадрат. Тэгээ энийг 25-г бөлж. За одоо тийм илэрхийллийн хамгийн бага утгыг олдсон шүү дээ. За тэгэхээр тул эндээс уламжлал аваад экстрем зэг болно. За үржүүрийн уламжлал авна бүгдээ. Тэгэхээр 2-ны x-ээс уламжлал аваад 25-аас нь x квадратаар үржүүлээд нэмэх нь 25-аас нь x квадратаас уламжлал аваад 2-ны x-ээр үржүүлж. За эндээс 2-ны x-ийн уламжлал 2-ны 1 үржих нь 25-аас нь x-ийн квадрат нэмэх нь за манайх дараах маань давхар функц учраас эхлээд зэргээс нь 2-ны 1-ийг урагшаа гаргаад тэгээд зэргээс нь хас 2-ны 1 за давхар функц учраас дотор талаас нь уламжлахаар 25-ын 0 x квадратыг 2 гэсэн. Тэгээд үржих нь x-ийг бах нь 2. За нэг эмэгтэйгээд 25-аас нь x квадратыг хуваах нь 2. Нэмэх нь за энэ хоёрыг хоёртаа ураач. За нэмэх хасах эндээс хасах гарах юм байна. Хасах нь 2-ны x-ийг үржих нь энэ дээрээ тэгээ энэ хасахтай юм чинь хуваар дараалал бүгдээрээ 25-аас нь x квадратын 2-ны 1 гэдэг чинь язгуур гэсэн үг. За тэгээд ийшээжл өргөж 25-аас нь x квадратын язгуур тахна. Тэгэхээр хуваарьдаар 2-ыг үржих нь 25-аас нь x квадрат хүртэр дээр болохоор язгууртайг язгууртаар үржүүлэхээр язгуур нь арилжна. Тэгэхээр 25-аас нь x квадрат хасах нь x. За тэгэхээр эндээс энд би нэг энд x x-ийн квадрат л шүү дээ. Тэгэхээр хасах нь x-ийн квадрат. За тэгэхээр эндээс яасан гэж манайх 25-аас хасах нь 2x квадратыг хуваах нь 2-ыг үржих нь 25-аас нь x квадрат. За тэгээд бүглэх юм бүглэнэ. Энэ 25, энэ 2, энэ 25. За тэгээ одоо энийг тэгтгэхээр манай экстрем зэг гараад ирнэ. Тэгэхээр 25-аас нь x квадрат нь тэгтээ тэнцүү гэдэг маань x квадрат нь 25-ыг хуваах нь 2. Тэгэхээр x-ийг болохоор мөн 3-ны тал учраас бүгд ер нь хасах нь авахгүй тий. 25-аас 5, 2-оос язгуур 2. За энэ маань яагаад хамгийн багт болоод байгаа юм бэ гэхээрээ бүгдээрээ за хасах нэмэх хоёуланг нь авчи. За тэмдэг тодорхойлохоор энэ маань угаас тэгээс. Тэгэхээр энэ маань x-ийг доош харсан бол зурд хасахтай юм чинь доош харсан бол тэгэхээр хоёр талтай хасах голдоо нэмэх. Тэгэхээр бүгдээ хасах нь авахгүй шүү дээ. Тэгэхээр тгээс их хэсэг энэ хэсгийг сонирхно. Энэ хооронд манайх 5-ыг хуваах нь 2/2 тал өсөөд тэгээ буурч. Тэгэхээр энэ маань ялцчгүй хамгийн их утга авах x нь энэ юм байна. За тэгэхээр энийг 5-ыг хуваах нь язгуур 2. За одоо зөвхөн талбайн яг хамгийн их утга олё тий. Тэгэхээр манай талбайн хамгийн их утга нь болохоор тэр нэг уламжлахаас өмнө илэрхийлсэн байгаа
2-ны x-ийг үржих нь язгуурын дор 25-аас нь x квадрат. Тээнийхээ x-ийн хооронд орлуулчихна. Тэгэхээр x нь 5-ыг хуваах нь язгуур 2. Манай y нь болохоор 25-аас хасах нь n квадрат. Тэгэхээр 25-ыг хуваах нь 2. За ишээ ижил хөрвөлөө. Тэгэхээр 5-ыг хуваах нь язгуур 2-ыг үржих нь хуваар дор язгуур 2. Дээр болохоор 25 гээд бас юм гарч байна. Тэгэхээр манайх адил хажуутай тэгшинцтэй гурвалж үед хамгийн их талбайтай юм биш. Хүүхдүүдээрээ 25 хуваар дараа болохоор 4 гарах юм байна. За тэгэхээр манай хамгийн их талбай утга нь болохоор 4-ний 25 байх нэ. За 92 нь болохоор тэнцүү эзлэгүүнтэй огтлсон 2 конусыг бага суураар ингээд нийлүүлсэн юм байна. За тэгээд энэ нийлмэл төрсийн өндөр нь 24. Тэгэхээр энийх нь өндөр нь 12 гэсэн үг тийм. Бага суурийн диаметр нь болохоор 2. Жижигийнх нь диаметр нь 10. Тэгээд бүгдээр нийлбэн төрсийнхаа эсвэг нь болгож байгаа юм. За эхлээд бүгдээр яах юм гэсэн чинь жижиг конус. За ингээд жижиг конусын маань суурийн диаметр нь 2 гэсэн чинь радиус 1. Том суурийн болохоор радиус нь 10, диаметр нь 10 гэсэн чинь радиус нь 5. Тэгээд манай нөгөө нийлмэл төрсийн өндөр маань 24 гэсэн чинь энэ өндөр нь болохоор 12 гэсэн үг шүү дээ. Нэгнийх нь өндөр. За тэгээ бүгд хамгийн түрүүнд юу болох юм гэсэн чинь жижиг конусын суурь айцыг нэг тул төсөөгийн харьцаа ашиглаад түүний өндрийг олгоно. Тэгэхээр жижиг конусынхаа өндрийг олно гинэ. За тэгэхээр жижиг конусынхаа өндрийг би энэ чинь А шиг тэмдэглэж. За тэгэхээр энэ хоёр зураг маань параллел учраас энэ дээдлийн энэ гурвалжин маань манай энэ том гурвалжинтай төсөөтэй. За төсөөгөө өчгээд дээдлийн гурвалжны суурь 1-ийг том гурвалжны суурь 5 туваасна. Дээдлийн гурвалжны өндөр А шиг том гурвалжны өндөрхээр Аш дээр нэмэх нь 12. За эндээс бүгдээрээ жижиг конусынхаа өндрийг олж. За пропорцлоод ижил байр хөөр Аш дээр нэмэх нь 12 нь тэнцүү 5Аш. Тэгэхээр 12 нь 4Аштай тэнцүү болоод манай жижиг Аш нь 3-тай тэнцүү юм байна. За тэгэхээр дээдлэлтэй 3 өндөртэйсэн байх шүү те. За одоо тэгвэл огтлог анхны конусын эзлэхүүнийг буюу энэ бүтэн конусынхаа эзлэхүүнийг бүгдээр. За тэгэхээр эндээс конусын эсгүүнийг ялгахдаа бүгдээрээ суурийн талбайг өндрөөр хөгжүүлээд за конусыг том өндрөө аашигч. Өндрөөр хөгжүүлээд 3 тооч. За суурь маань болохоор 5 радиустай тойрог. Тэгэхээр суурийн талбай нь PR квадрат өндрөө бүгдээрээ сая том аашигч жижиг ааштай нэмэх нь 12 буюу 15 юм байна. За том өндрөөр хөгжүүлээд 3 тухаар манай том конус эзлэхүүн гараад ирнэ. Тэгэхээр P үржих нь 25, P-ээр өсөлтөөр 5 болчихно. Тэгэхээр манай том конус эзлэхүүн маань 125 P юм байна. За ингээд 125 P. За дараа нийлмэл BT эзлэхүүнийг олно. За тэхийн тулд би одоо яах юм гэсэн чинь том конусаасаа энэ жижигийг хасчвал манай энэ огтгцэн конусыг гараад ирнэ тийм үү? За одоо тэгээ жижигэн конусаа хасчулна. Эсвэл төсөөн коэффициент дээдлийн гурвалжны суурийг том гурвалжны суурь төртөсөн харьцаа нь манай 1-ийг харьцах нь 5 гэдэг маань энэ хоёр гурвалжны төсөөн коэффициент. Тэгвэл дээдлийн жижиг конусын эсдгүүнийг бүр том конусын эсдгүүнд харьцуулсан харьцаа нь төсөөн коэффициентийн нь куб байдаг. Тэгэхээр манай B-ийн жижигэн конусаа мэдхгүй байгаа том эсдгүүний бүгд 125p-г олцсон шүү. Энэ маань К буюу төсөө харьцаанд 5-ны 1 юм чинь 5-ны 1-ийн куб гэсэн. Тэгэхээр 125 дахин жижигэн гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр 125p тэнцүү 1-ийг хуваах нь 125 буюу энэ дээр p гэж илэрхөөр манай жижигхэн эзлэгч 1p юм биш. Тэгвэл би одоо огтлогдсныг олъё гэвэл бүгд яах юм гэсэн чинь томоосоо b-ийг хасчих. Том маань болохоор 125p, жижиг маань болохоор 1p буюу 124p байна. За тэгэхээр одоо манайх нөгөө нийлмэл төрсчин болохоор юу вэ гэсэн чинь 2 ширхэг огтлогдсон конус баг шүү дээ. Тэгэхээр 124p-гээ 2-оор хөвчлөхээр 248p байна. Тэгэхээр манай огтлогдсон конусын эсдгүүн
хоёр нийлэн үлдэрсэн маань нийлээд 248 p юм байна. За энэ би бас нэг юугаар харуулъя. Одоо бүгд ер нь бол нэг юм оглогдсон конусын эзлэхэн олох гэдэг ш нэг шиг гэн тийм үү. Тэгээ энэ радиус нь 1 өндөр булгалаа. Томынх нь радиус 5. Тэгээ өндөр нь биднэрт 12 өгсөн. За оглогдсон конус, оглогдсон пирамидын эсвэнийг олохдоо 3-ны 1-ийг үржих нь одоо манай энэ тохиолдолд өндөр шүү. Энийг өндөр гэж ааш нэгч. Тэгээд дээд цорын талбай дээр доод цорын талбай нэмээд дээд доод цорын талбай үржүүлээс язгуурхсан. За энэ маань яг төсөөгөөс гаргаж аваад хасаад эмхэгдсэн гэсэн үг. За энэгээр нэгчлээд чи тий. Тэгээ манай өндөр нь 12, дээд талд маань болохоор 1 радиустай тойрогчийн пи хүч 1-ийн квадрат, доод цор маань 5 радиустай тойрог. Тэгээд энэ хоёрыг үржүүлээд бүгдээрээ язгуурхаж байгаа. Энэ хоёроо 4. Тэгэхээр пи дээр нэмэх нь 25 пи. Энэ болохоор 5-аас язгуурчин. Тэгэхээр 5 пи болох юм. Тэгэхээр манай нөгөө оглогдсон конусын эзлэхүү маань юу болж таарч нэгсэн чинь 31 пи. Тэгээд 31-ийг дөрөвдөөр 124 пи гэхэд нөгөө биднээс энэ төрний осонтой адилхан гарч байгаа. За тойрын гадна орших CC-гээс бүгдээрээ CA, CB гэсэн хоёр огтлож татсан юм байна. Тэгээд тойргийг харгалзан DC-ээр огтлоод тэгээд бидэрт AD, DC тэгээд тэнцүү. Тэгээд B маань 5, EC маань 4 өгсөн юм байна. Тэгээд энэ үнцийг 90 градус бол тойрогт багтсан бүгдээрээ энэ дөрвөн үнцгтийн талбайг олох гэж байгаа юм шүү. За тэгэхээр одоо зааврынхан дагуу юмнаа тий. Тойргийн хоёр огтлогчийн чанараар шиглаад гэж. За тэгэхээр одоо бүгдээрээ CC-гээс ингэж хоёр огтлогч татсан байна. Тэгэхээр огтлогч үргчийн теоремор яадаг вүлээ гэсэн чинь CD огтлогчийг CA-гаар үржүүлсэн, CE-г CB-гээр үржүүлсэнтэй тэнцүү. Өөрөөр энэ жижигний энэ томоор үржүүлсэн нь энэ жижигийн энэ томоор үржүүлсэнтэй тэнцүү. За энэ маань төсөөгөөс л гарчдаг энэ чанар нь. За CD гэ би мэдгүй нэг төр X гэж. За тэгэхээр CD-ний X тэгвэл CA нь 2X. CE-ийн 4, CB маань 9. Эндээс 2X квадрат маань 36 болоод X квадратаа олсон чинь 18 юм байна. Тэгэхээр манай X маань язгуудар 18 буюу 9-ийг 42 гэхээр 3 язгуудар 2. За тэр мэдэнсээ ихний болгож байгаа AC маань 2X учраас 6 язгуудар 2 юм байна. За энэ 6 язгуудар 2. За дараа нь эндээс бүгд ингэ чинь AB-г олгоно. За AB гэж болох юм гэж чинь энийг 9-гийн мэдсэн сая 2X олсон чинь Pythagore-д толчих тий. За тэгэхээр одоо бүгдээрээ дараагийнхаа олохдоо гэдэг шүнцгтэй гурвалжин байгаа. Энэ маань A, B, C. Тэгээд энийг бүгдээрээ 9 гэж мэдчихэж байгаа. Нөгөөх нь 2X буюу 6/2. За эндээс AB-г олноо. За тэгэхээр AB нь catet учраас бүгдээрээ BC гипносын квадратаас AC catet-ийн квадратыг хасчихна. Тэгэхээр BC маань хэд өгс 9 юм бэ? AC нь болохоор 6/2 юм байна. Тэгэхээр эндээс 81-ээс хасах нь 36/32 72. 81-ээс 72-ыг хасахаар 9 юм байна. Тэгэхээр эндээс AB нь 3 болж тарах нэ. Тэгэхээр эндээс AB нь 3 см. За таан бүгдээрээ энэ тойргийн радиусыг олно. За тойргийн радиусыг олохдоо бүгдээр болохоор манайх энэ 90 градус. За тэгээд бүгдээрээ энэ B-ийг олж. Тэгэхээр тойрог туссан дөрвөн үндэстийн эсрэг үндэсний нийлбэр 180 гэдэг учраас манайх энэ ирэмжийн ир болж байна. Тэгэхээр тэгшинцэгтэй эсрэг талд баяр тэгшинцтэй тий. За тэгэхээр B-ийг ингээ олдлоо. Тэгсэн чинь тойрогт багтсан тэгшинцтэй гурвалжны хувьд яг гипносны диаметр болдог тий. Энэ 90 градус учраас төв өнцөг нь энд 180 градус. Тэгэхээр би одоо радиусыг олно гэхээр яах юм гэсэн чинь үндсэндээ B-ийг олчих юм бол тэгэл 2 тугаал болоо. За тэгэхээр одоо би яасан гэсэн энэ B-ийг олохын тулд за одоо манай D-цэг маань за 6-аас 2 ингэж. D-цэг маань энд байгаа тий. За ингээ холбооч. Энэ хоёр маань тэнцүү. Тэгээд бүтнээрээ бол 6-аас 2 байгаа шүү дээ тий. А D. За тэгэхээр AB-г бүгдээрээ олцоо. Энд чинь 3 гэдэг.
энийг түрүүн x буюу 3/2-ыг олсон байна. Тэгэхээр одоо BD маань геофтенуз нь AB катетын квадрат дээр AD катетын квадратыг нэмчихнэ. AB нь болохоор юу юм гэсэн чинь 3, AD нь болохоор 3/2-ын квадрат. Тэгэхээр 9-тэй нэмэх нь 9-ийн өв чинь 2 буюу 18 дээр 9-ийг нэмэхээр 27. Тэгэхээр бүгдээрээ BD-г болохоор язгуурын дор 27. 27 чи 9-ийг гүрчин 3 учраас 3/3. За энэ чинь манай багтаасан тойргийн диаметр. Тэгэхээр радиус болохоор 3/3-ыг байх нь 2. За энэ юм болох нь. За одоо манай D-ийн язгуур 3 гинэ. Язгуур 3 гинэ одоохондоо баг. За D-ийг олчих бүгд. Тэгээд энэ гурвалжныхаа талбайг олох. Энэ дөрвөн үстийнхэн талбайг олох нэ. За бүгд D-ийг яаж олохыг гэсэн чинь одоо энд бүгд юу олцсон? Саяныг олцсон. Энэ 5 мэдсэн. Одоо Пифагордоо D-ийг олчих тий. Тэгэхээр энд за ингэ болгоч D. За одоо энд санийхан BD-г бүгд олцсон. BD маань 3/3. За манай энэ D маань энэ доотлын зам маань 5 баг. Энэ зам 5, энэ зам 4 баг. Тэгэхээр одоо бүгдээрээ энэ гурван дээр форчд D-г олно шүү дээ. За тэгэхээр эндээс манай D маань катет учраас BD гипнозын квадратаас B-ийг катетын квадратыг хасчихна. За BD маань 3/3, B маань болохоор 5 баг. Тэгэхээр эндээс 27-аас хань 25 буюу 2 гарах юм байна. Тэгэхээр манай D маань болохоор язгуурын дор 2. За нэг язгуур дор 2 юм. Одоо бүгдрийг эцсийн зорилго нь энэ дөрвөн үсгийн талбайг олох шүү дээ. Тэгэхээр энэ гурвны талбай дээрээ энэ гурвны талбайг нэмээд өгч. За тэгэхээр хоёулаа тэгшинстэй гурвалж юм шиг 2 катийн нүчлэл 2 тооч нь 2 катийн нүчлэл 2 тооч нь. За тэгэхээр одоо манай нөгөө дөрвөн өнцгтийн талбай маань S1, S2 гурвны талбай нэгдэр тий. S1 гэдэгт нь би ABD-г авчихсан шүү. Тэгэхээр AB-г AD-гээр бүрчүүлээд 2 туаад S2 нь болохоор B-ийг ED-гээр үржүүлээд 2 туаад. Гэтэл манай AB маань 3, AD маань 3/2. B-ий маань 5, D-ийгээсээ бүгдээ язгуур 2-гээ толцсон. За тэгэхээр манай олгож байгаа дөрвөн өнцгтийн талбай. 9 дээр 5-ыг нэмэхээр 14 язгуур 2 буюу 7 язгуур 2 байна. Тэгэхээр энэ маань 7 язгуур 2. За зурагт О зэх төвтэй А гэсэн секторын ном AB болон BD AD шимтэр ашигласан хэсэг ингээ ботцсон байна. За энэ секторыг эхлээд OB шулууны хувьд ингээд тэгшинтэй хувиргаад дараа нь бүрбэл яг энэний хувьд тэгшинтэй хувиргаад дараа нь А шулууны тэгшинтэй хувиргаад гэдэг гимшил ингээд хувиргалт хийхээр за ийбэрс үсэж байгаа юм. За тэгвэл одоо энэ өнцөг нь 30 градус тэгээд BD O дээр нь тэнцүү 4 см тэгвэл бүгдээ энэ дугуйн энэ бодгцын хэсгийн талбай нь дугуйн хэсгийн талбай ямар хэсэг болохыг олох юм байна. За манай өөрөлдөл энэ сектор маань зөвхөн энэ хэсгийг харуулсан баг шүү дээ. Томруулаад нэг шиг гэн. За тэгэхээр бүгдээрээ хэрвээ ерөн зүгээр энийг олчвол энэ маань нэг юм энэ 30 градус харгалзах. Тэгээ 30 градус гэж бүгдээрээ 360-аа 30-тай хавахаар 12 шиг ийм бодгцэс байх гэсэн шүү дээ. Нэг бодгцэсийг нь болоод 12 орчуулж болно гэсэн үг. За эхлээд бүгдээрээ чинь тойргийн райцыг олгоно. За тойргийн райцыг яаж олох гэж бүгдээр нь чинь энэ хоёр тэнцүү тэгээд 6-ны π буюу 30 градус. Тэгэхээр эн чинь бас 30 градус гэсэн үг шүү дээ. За тэгээд 4 өгсөмж тойргийн райцыг олно гэсэн. За тэгэхээр би шиг нэг өндөр болох чи. Эсвэл косинус нь харамбсан ч болно те. Адилжил 30-аас өндөр болохаар ингээд тал руу хатсан байна. За тэгэхээр одоо бүгдээрээ манай энэ бүтнээрээ бол ингээд манай радиус юм чи энэ бол радиусын хагас энэ радиусын хагас. Тэгэхээр бүгдээрээ нэг юм гурвалжин дээрээсээ энэ гурвалжин ашиглаад 90 болчих. За тэгэхээр энд яах вэ гэсэн чинь өнцгийн харьцаа шууд бичүүлнэ. Эсвэл 30 градус эсвэл катет бол
гипноз яхасаа гэд энэ дөрөв чинь манай энэ зайн 2 юм шүү. Тэгвэл одоо энэ цэнхэр гурвалжин дээр Пифагортоор эрийг хуваах нь 2-ын квадрат дээр нөгөө кайт 2-ын квадрат нэмэхээр гипноз 4-ын квадрат. Тэгэхээр эр квадратын 4 тэнцүү 16-аас 4. Тэгэхээр 12 болоод эндээс манай эр квадратын 48 байна. Тэгвэл эр квадратын 48 чинь 16-г үрчгэн 3 учраас 4 яцуудар 3. Тэгэхээр манай радиус маань 4 яцуудар 3 юм байна. За одоо бүгдээ А, Б секторын төлбөр болъё. За секторын төлбөр бүгдээ яаж олох вэ гэсэн чинь нэг юм тойргийн 30 градус таралцах хэсэг байгаа шүү дээ. Сая бүгдээ радиус олцсон. За тэгэхээр ийм секторын төлбөр болъёг P хүрчэн R квадрат гэж дугуйн төлбөр болоод 360 градус байгаад харгалзах 30 градусаар үрчилж байна. Тэгэхээр нэр устгаар P хүрчэн радиусын квадрат дугуйн төлбөр 12-ны 1 хэсэг гэсүгтэй. За радиусаа бүгдээрээ сая хэд гэж олсон бэ гэж 4 язгуудар 3 гэж олсон. Тэгэхээр P хүрчэн 4 язгуудар 3-ын квадратыг хуваах нь 12. За тэгэхээр энэ маань 4-ийн квадрат 16, язгуудар 3-ын маань 3, хуваах нь 12. За 3-т байгаад энэний 4 турачаар манай энэ нэг 30 градус харгалзах секторын төлбөр маань 4 P биш. За одоо бүгдээр дараа нь яах юм гэсэн чинь BOD 30 төлбөр болно нэ. За одоо BOD гэсэн энэ 30 төлбөр. За энэ 30 төлбөр бүгдээр яаж болох юм гэсэн чинь суурин мэдгдсэн, өндөр мэдгдсэн шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээрээ энэ 30 төлбөргаа за энэ зургийг харах юм чи энэ зэнд болчихдоо. За BOD 30 төлбөр болохдоо BO суурин энэ А шиг тийшээ бас өндөр өвчлөл 2 толч. За BO маань биднээс мэдэх радиус H маань 2, баах нь 2. Тэгэхээр радиусын урттай тэнцвэрч тал байна. Тэгэхээр 4 язгуудар 3 юм байна. 30-ны төлбөр. За дараа нь болохоор бүгдээ бодогцсон төлбөр болох сая бүгдээ секторын төлбөр олцсон шүү дээ. Ингээд 4 P-гээд. Тэгэхээр 4 P-гээсээ л энийг асаад өгч шүү дээ. Тэгэхээр манай нөгөө энэ бодогцсон нэг шиг бодогцсон талбай маань сектороос саяхан гурвалжнаа асалж байгаа. Тэгсэн чинь сектор бүгдээ 4 P болсон шүү дээ. Тэндээсээ 4 язгуудар 3 асч байна. За тэгэхээр 4 P-ээс хань 4 язгуудар 3. За тэгэхээр энэ A, B секторын тэгшмтэй дараалан хуургаад бодогцсон хэсгийн талбай гэж би нэг шиг олчлоо. Тэгснээр надаа энэ маань 10 шиг баг шин. Бүгдээ нэг 30 градус харгалзах болсон ч тий. Тэгэхээр манай тэр энэ талбай маань юу вэ гэсэн чинь саяныхаа бодогдсон нэг төрсийн талбайг 12 хүрчилж байна. Тэгэхээр 12-ыг үрчгэн 4 P-ээс хасган 4 язгуудар 3 буюу бүгдээ эндээс 4-ийн хаалтнаас гаргаад 48-ыг үрчгэн P-ээс хасган язгуудар 3. Тэгэхээр энэ 48 байна. За одоо тэгвэл бодогдсон саяны хэсэг маань манай талбайн ямар хэсэг болох юм бэ гэхээр би саяныхаа тэр юугаа олч энийг саяны тэр будагтай хэсгээ бүр 12 шигээ юунд тавах юм гэж том дугуйн талбай тавахаар ямар хэсэг вэ гэж гараад ирнэ тий. Тэгэхээр манайх саяных маань 48-ыг үрчин P-ээс хэн язгуудар 3 байсан. Манай бүтэн дугуйн талбай чинь болохоор P үрчин R квадрат буюу бүгдээрээ нөгөө юугаа олцсон шүү дээ. R олцсон шүү дээ. Тэгэхээр эндээс R маань 4 язгуудар 3 тий. 4 язгуудар 3-ын квадрат. Тэгэхээр 48-ыг үрчин P-ээс хэн язгуудар 3-ыг хуваах нь P үрчин 4-ийн квадрат 16 язгуудар 3-ийн квадрат чинь 3. Тэгэхээр бас таад дээр болохоор бүр бүтнээр багтаж байгаа. Тэгэхээр P-ээс хасах нь язгуудар 3-ыг хуваах нь P юм биш. Тэгэхээр энийг бүхэл хэсэг ялгцсан байна те. P-г хуваах нь P-ээс хасах нь язгуудар 3-ыг хуваах нь P буюу манайх 1-ээс хасах нь язгуудар 3-ыг хуваах нь P буюу энэ маань 1 болж тарах нэ. За 95 дугаар болохоор координатын хавтгаад нэг юм парабол функцийн графикийг x1-ээс x2 завсар төгслөг гэж байна. x1 x2 нь болохоор манай OX тэнглэгийг богдох цэгийн абсцисс. За тэгвэл бүгдээрээ энэ параболын y-ийн
параболоос их байх, x нь 3-аас их байх, y нь тэгээс их байх төрсийг x тэнцүү 3 гэсэн шулууны хувьд тойрууд нь эргүүлэхэд үүсэх биеийн эзлэхүүрийг олно гэнэ. За тэгэхээр ихтэй бүгдээр төсөөлье. Заавал y тэнцүү 3-1 x квадрат хасган 2x хасган 3 гэсэн парабола зураад тэгээд ямар эсрэг олгож байгааг бүгд төсөөлье. За тэхийн тулд эхлээд заавраа харъя. За нэгдүгээр параболын оройн цэгийн координатыг болоод оройн цэгхийн хэлбэрээр бичье. За бид эндээс бүтэн квадрат ялгаж болно. Эсвэл эндээс эхлээд бүгд уламжлал аваад за x квадратаас ахаар 2x 2-ыг хүчин x уламжлал 1. За тэгтээ тэнцвэрлэхээр манай экстрем цэг буюу параболын хувьд оройн цэг гарна. Тэгэхээр парабол маань x 3 гэсэн зэгт оройтой юм байна. Эхний координат нь за 3 анхныхтаа орлуулад 2 дугаар координатаа олчих. Тэгэхээр 3-1-ийг хүчин 3-ын квадратаас хань 2-ыг хүчин 3 хасган 3. Тэгэхээр хураагдаад 3 хасах 3 хураагдаад хасах 6 болох юм. Тэгэхээр манай оройн цэг нь 3 байхад хасах 6 гэсэн зэгт оройтой. За тэгвэл энийг бүгдээсээ бүтэн квадрат ялгаснаа бичсэн байсан те. Тэр коэффициент нь 3-1 x-с хасган манай оройн цэгийнхний координат маань 3. Тэгээд сул тоо бүгдээр хасах 6 гэдэг. Бүгд энэ параболынхаа оройн цэг дэлбэрээр нь бичиж. За энийг задлуул манай угаасаа энэ дээдлийнхэн гараад ирнэ те. Эсвэл 3-1 хаалтнаас гараад бүтэн квадрат ялгасан ч болно. За тэгэхээр манай оройн цэгийн координат нь 3 байхад хасах 6 юм байна. Тэгээд энэчээ 3, энэчээ 6 юм байна. За дараа нь өгсөн параболын оройн цэгийг O өртгийн хэлбэр байхаар зүүн тийш А нэгжээр параллелээ зөөхөд гарах параболын тэгштгэлний тэгээ хургаад ирнэ. За тэгэхээр энэ яах ч юм бэ гэхээр бүгдээр зөв параболоо зуръя. За манай парабол маань 3 байхад хасах 6 гэсэн зэгт оройтой энэ зэгт оройтой. За нэг дээш харсан парабол. За би зөв багцаалтаа зорч. За нэг дээш харсан парабол. Тэгсэн чинь бүгдээр яасан бэ гэсэн чинь энэ y нь энэ 3-1 x-с 3-ын квадрат парабол энэс их байх. X нь 3-аас их байх. Y нь 0-оос бага гэсэн. За тэгэхээр ямар төрс үүсэж байгааг харъя бүгдээрээ. За энэ y нь параболоос их энэ дэдсэх байх гэсэн үг. Нөгөөх нь x нь 3-аас гэхээр юу гэхээр x тэнцүү 3 гэдэг шулуунаа зурлаа. 3-аас их гэхээр одоо энэ төлөөс болцсон гэсэн үг. За тэгснэ y нь тэгээс баг гэж. Y тэнцүү тэгнэ. Тэгэхээр баг гэхэд доотлох гэсэн. Тэгэхээр манай энэ 3 нөхцөлийг зэрэг хангаж байгаа нь хаана байгаа гэсэн чинь энэ хэсэг байна. Тэгээ бүгд юг болгож байгаа гэсэн чинь тэгвэл энийг x тэнцүү 3 гэсэн энэ шулууны хувьд тойруулж эргүүлнэ гэсэн. За ингээд тойруулж эргүүлэхээр манайх нэг юм аяг шиг юм төрсөн чинь тийм энэ төрсөн эздгүүнийг олгож байгаа. За энэ төрсөн эздгүүнийг олохын тулд бүгдээ энэ саяны 2 дахь заавар нь юу гэж байна гэсэн чинь за тэгвэл OX параболын оройн цэгийн координатыг OY тэнхлэлээр байхаар зүүн тийш нь А нэг зөвхөл. Тэгэхээр манай энэ А нь 3 гарсан шүү дээ. Тэгэхээр зүүн тийш нь 3 нэг зөвхөл ийм гарна. Тэндээсээ X олчих. За одоо яг тэгс бүгдээ параболынхаа энэ оройн цэгийг энэ OY тэнхлэлээр байхаар параболыг шийдвэч. За тэгэхээр эндээс л яг өгдлөөс нь бид 3-1 зөөсөн гэхээр энэ оройн цэгийн ихний координат 0 болж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр 3-1 x-ийн квадрат хасган 6 болж байгаа гэсэн үг. За нөгөө талаас энийг бас юу гэж тайлбарлаж болох вэ гэхээр нөгөө анх байсан парабола x гэдгийн зүүн тийш 3-1 зүүн учраас хасах 3-1 зөөж байгаа гэсэн. Хас 3-1 зөөн гэхээр яадаг вэ гэсэн бүгд функцийг x тос бүрээс нь тэр зөөж байгаа нэг чинь хасаад өгч хас 3-1 гэж. Тэгэхээр энд хураагдаад саний гарсан гэсэн үг. Тэгэхээр хасахын нэмэх 3 буюу 0 болоод x квадратаас хон 6. За бид нар шууд ингэж болоо шүү. За зөвөр бас хургалт нь хэрэгтэй. За тэгэхээр ийшээ зөөгөөд бүгд яасан гэж одоо парабола ийм болгоцсон. За одоо энийг бүгд x олцсон байсан. 2 талын 3-аар үржүүлчихье. X квадрат хасган 18. Тэгээ x квадратаа болохоор 3 y дээр нэмэх нь 18 гээд ийм болгоч. Тэгэхээр одоо бүгд энд
Энэ бол 18 байна. Энэ маань үзэл байх шүү дээ. За одоо тэгээ яасан гэсэн чинь энэ функцийн дүр нь нөгөө дүр буюу y нь хаанаас ордлоо гэж. За одоо бүгдийг ингээ нөгөөдхөө зөөцөө. За зөв багтаа ч гэсэн ер нь бол манай дүр нь нөгөө x1-ээс x1-ийн хооронд буюу энэ хоорондох y нь хаанаас ордлоо гэсэн чинь хасах 6-аас 0 явдаг. Дүр гэдэг нь y нь. Тэгэхээр манай y нь хасах 6-аас 0-ийн хооронд. За одоо бүгд яасан гэсэн чинь нөгөөдхөө авчраад хаана авчирсан бэлээ гэсэн чинь одоо би энэ зөөсөн парабола зурах гэж байгаа шүү. Тэгэхээр 0 ба хасах 6 гэсэн цэгт оройтой ийм парабола гэж байна. Тэгээд нөгөө тойруулж эргүүлэхэд тэгэхээр манай үүссэн төрс маань юм ба штэ. За тэгэхээр y тэнхлийг тойруулж эргүүлж байгаа. Энэ төрсөн эзлэгүнийг олцоход манай анхны эзлэгүнтэй адилхан гэсэн үг. За тэгэхээр 4 нь хасах 6-аас 0. Тэгэхээр би одоо энийг юу гэж бүлэх вэ гэхээр 6 хасах 6-аас 0 гэсэн үг. За одоо тэгвэл x тэнцүү 3 шилмэнийг тойруулан эргүүлэхэд нөгөө нэг төрсийг y тэнхлийг тойруулан эргүүлэхэд үүсэх төрсийн эзлэгүнтэй адилхан учраас эзлэгүнийг олгоно. За одоо тэгсэн чинь би энэний эзлэгүнийг олно гэдэг чинь явж энэний эзлэгүнийг олохтой адилхан. За энийг эзлэгүн олохынхаа өмнө юм хэлээдэг. За бүгдээрээ ямар нэгэн дүрсийг x хэрэг. За нэг f от x гэсэн нэг функц гэсэн гэж байна. За тэгээ x тэнцүү a, x тэнцүү b гэсэн хоёрчлон зурлаа. Тэгээ энэ хооронд хашигдсан энэ дүрсийг бүгдээрээ x тэнхтгийг тойруулж эргүүлэхэд за энийг трапец бүгдээр x тэнхтийг ингээд тойруулаад эргүүлсэн чинь нэг аягшиг тус гарч байна тийм. Энэний эзлэгүнийг бүгд яаж олдог вэ гэхээр p хүрчгийн интеграл x нь a-аас b хүртэл би ямар функцийг тойруулж эргүүлж байгаа тэрийг квадрат жишүүлээд эндээс интегралхоор нэрэлттэй биеийн эзлэгүн гардаг. За одоо тэгвэл бүгдээрээ манай бодлогонд болохоор яах гэдэг вэ гэсэн чинь за нэг ийм төрс байсан. За тэгээд одоо болохоор y нь a-аас b-г орно гэж бод. За энэ функц нь болохоор одоо x хэрэглэгдсэн. X нь y-ээр хэрэглэгдсэн функц. За тэгээнийг бүгдээ энэ босоо тэнглэг y тэнхийг тойруулаад эргүүлэхэд нөгөө манай тойрч иргэдэг аяг маань энэ тохиолдолд дээш арц харагдаж байна тий. За энэний эсвэнийг олох гэхээр мөн бас их адилхан. Тэгэхээр эсвэнийг олохдоо p хүч нь одоо болохоор би энэ y нь a-аас b-ийн оронд тэгээ манай энэ функц маань y-гээс хамаарсан функц байгаа. Энийг квадратаар жишүүлээд интегралахаар интегралахаар яг адилхан эзлэгүн гардаг. За тэгвэл одоо манайх ч юм болохоор яасан гэсэн чинь одоо y тэнхийг тойруулж ирүүлэх гэдэг нь шүү дээ. За тэгэхээр одоо бүгдээр эндээс интеграл эзлэгүн нь p хүрчгийн y нь хасах 6-аас 0 явна. Тэгээд тойруулж ирж байгаа x-ээ би y-ээр илэрхийлсэн байна. Тэр функцийн квадрат гэхээр x-ийн квадрат нь бэлдэн болцсон байна. Тэгээ эндээс y-гээр интеграл авах гэсэн үг. Тэгэхээр p хүрчгийн хасах 6-аас 0 гэвэл x квадрат маань ингээд илэрхийлэгдсэн. Эндээс интегралхоод манай эртний биеийн эзлэгүн гарнаа. За тэгэхээр p хүрчгийн 3y-ээс интегралхоор y квадратыг авах нь 2 нэмэх нь 18y. За хэл нь хасах 6-аас 0 гэвэл за эхлээл бүгдээр доод хэл дээд хэл 0 орлого бүгд 0 болчихно. Хасах нь доод хэл хасах 6-гаа тавьчих. Тэгэхээр 2-ны 3-ын хүч нь хасах 6-гийн квадрат 36 нэмэх нь 18-ийн хүч нь хасах 6. Тэгэхээр эндээс хасах p хүч нь энэ 18 үржүүлэхээр 54 хасах нь 108. За тэгэхээр хасахын нэмэх 54 болоод манай эзлэгүн маань 54 p болж тарах нэ. За тэгэхээр энэ маань 6-аас гэдэг энэ 18 энэ маань 54 p нөхөгдсөн байна те. Эзлэгүн нь ингээд 54 p болох нэ. За 96 гараа. За 96-д нэг f функц нь ингээ парабол тодорхойлогдож энэ функцийн тодорхойлох мөч нь p-гээс q-г p-г нь y-г тогтмолтой. Утгын мөч нь болохоор m-ээс n ярд юм байна. За энэ болохоор m-ийн тогтмолтой гэж тавих гэж
авчаад c гэсэн юм шиг байна. За энэ тохиолдолд за эхлээд бүгдээ энэ парабола бүтэн квадратлахчих. Тэгэхээр x квадратаас хасах нь 2x хасах нь 3-аас бүтэн квадратлахаар x-ийн квадратаас хасах нь 2x. Тэгээ бүгдээ нэгийг нэмбэл энэ маань томьёо болчих шүү дээ. Тэгээ хасах 3 гарахын тулд хасах нь 2, хасах нь 4. Тэгжээж хасах 3 маань гарна. Тэгэхээр энэ x-с нэгийн квадрат хасах нь 4. Тэгэхээр энэ 1 энэ 4. За тэгэхээр энд манай m параметрын байрлах хамгийн бага утга нь буюу манай утгын мөч нь m-с n гэсэн шүү дээ. Тэгэхээр манай энэ чинь дээш харсан параметр хамгийн бага утга байрлах нь оройн цагийн 2 дугаар координат буюу манай харин хасах 4. Яг манай оройн цаг нь дээс харуул 1 ба хасах 4 шүү дээ. Тэр хамгийн бага утга нь хасах 4. За 2 дугаарт нь за манай f от x буюу манай парабол маань m-с n-ийн хооронд гэснээр m нь хэрэг өгөгдсөн байна те. m нь 5 f от x n нь 32 үед x нь хаана байх юм бэ гэдэг бодож байна. За тэгэхээр одоо бүгдээ функцээ тавьчих. f от x-ээ x-с нэгийн квадратаас хан 4. Энэ маань хэрвээ 5-аас 32-ын хооронд байх юм бол x-ийн мөчийг олгоно. За хоёр талд нь 4 нэмчих. Тэгэхээр 9 x-с нэгийн квадрат энэ 4-ийн нэмэхээр 36 болчихно. За хоёр талаас нь язгуур авчихаар эндээс 3 гараад x-с нэгийн квадрат нь s рүү мэдгүй ч модул тэгээд 6. Тэгэхээр манайх энэ маань 3-аас 6-гийн хооронд энэ нэг c1 юм байна. За дэний бүгдээ бодно гэдэг маань яг уу гэсэн чинь x-с нэгийн модул нь 6-аас бага эсвэл x-с нэгийн модул нь 3-аас хийн нэрийн огтлцлыг авнаа гэсэн үг. За модулаараа 6-аас бага нэ гэж манайх хасах 6-аас x-с нэг нь нэмэх 6-гийн хооронд. Модулаараа 3-аас байна гэдэг маань x-с нэг нь эсвэл 3-аас эсвэл x-с нэг нь хасах 3-аас бага гэсэн. За хоёр талд нь нэгийг нэмэхээр чинь хасах 5-аас 7-гийн хооронд. За энэ датам бодохоор x нь 4-өөс x нь хасах 2-аас бага. За тэгээ нэрээ огтлцуулнаа. Тэгэхээр манай x нь хасах 5-аас 7-гийн хооронд юм байна. Энэ болохоор x нь хасах 2-оос бага. Тэгээд 4-өөс их юм байна. Тэгэхээр манай хариу нь хаана болох юм гэсэн чинь хасах 5-аас хасах 2 хүртэл хасах 5-аас хасах 2 хүртэл тэгээд нэгдэл цаашаа үргэлжлээд 4-өөс 7 хүртэл x маань 4-өөс 7 хүртэл гарч байна. За ингээд тавьсан багш гэсэн. Тэгэхээр манайх энэ хасах 5-аас хасах 2 хүртэл чи хасах 2 биш үстэй. Хасаас хасах 2 бид ингээд алдчих. Тэгээд 4-өөс 7 хүртэл ингээд тавьчих нэ. За тэгээ манай PQ-ээр нь тгээс гэсэн. За тодорхойлох мож P-ээс Q-гонд PQ нь эрэг тав гэсэн. Тэгэхээр манай энэ болохоор хасах 5-аас хасах 2 4-өөс 7-г авчаар манай нөгөө тгээс гэсэн нөхцөлд маань энэ маань хангачтай тодорхойлох мож нь эрэг гэсэн. Тэгэхээр энд би 4-өөс 7 хүртлээ гэж тавих юм. За 3 дугаарт нь за дараа болохоор яасан гэсэн чинь x нь 4-өөс 7-гийн нөгөө ийм 7-ооз 7-гийн хооронд f от x нь харилцан утгатай тул уруу функцийг олно. За яагаад манай харилцаны утгатай вэ гэж гарсан гэхээр x нь 4-өөс 7-гийн хооронд за манай нэг парабол чинь y тэнцүү x-с хасах нэгийн квадратаас хасах 4 гэж гарсан да. За тэгэхээр энд харилцан нэг утгатай гэдгийг бүгд яаж илэрхийлж чадах вэ гэхээр оройн цэг нь нэмэх нэг байхад хасах 4-өөс цэгт оройтой. За ингээд нэг дэш харсан парабол. За нөгөөд нь багцаас сурч. X нь 4-өөс 7-ыг гаргад гэсэн. Тэгэхээр 4-өөс 7-ыг гаргад манайх яаж нэгсэн чинь ингээд өсч 5-аас 32 гэсэн шүү дээ. За нэг тодорхой энэ хөргөрч. За одоо 4-өөс 7-ыг гаргаж юм нэг юм энд 4 энд 7-ыг нь авч байгаа. Буюу манай энэ хэсэг нь баян өсч ийн буюу харилцан утгатай. X-ийн нэг утга нь Y-ийн нэг л утга авч байна. Тэгэхээр бүгдээр одоо эндээс уруу тавьж урууг нь олноо гэдээс. Тэгэхээр Y-гээ X-ээр солиод X-ээ Y-ээр солиж. За урагшаа гарлаа нэмэх нь 4 тэнцүү Y-ээс нэгийн квадрат.
Тэгээ эндээс хоёр талаас нь язгуур авчихаар энэ болоод манай Y буюу утга нь нөгөө 5-аас 32-ийн хооронд өгсөн шүү дээ. Тэгэхээр 5-аас 32-нд Y-ээс хангаж байнга ирэмж мөхтөрөө шууд язгуурхад болно. Тэгээ эндээс Y олсон чинь X-тэй нэмэх 4 дээр нэмэх 1 гээд энэ манай яг тэр тухайн хэсэгт уруу нах нь шүү дээ. X-тэй нэмэх 4 дээр нэмэх 1. За одоо бүгд харъя. Энэ X-тэй нэмэх 4 нэмэх 1 бахнэ. За яг X тогтмол функц өгдөөд энэ квадрат 3 гишүүнээс бүтэн квадрат бүгд ялах гинэ. За нэгдүгээрт нь 3x квадратаас 12x нэмэх нь p-гээрээ бүтэн квадратлах. Эхний хоёроосоо 3-ыг хаалнаас гаргачвал x-ийн квадратаас 4x. За томьёо олохын тулд 4-ийг нэмэхэд томьёо олох юм биш. Гэсэн чинь би энд 12-ыг илүү нэмэд өгсөн те. Нэмж гисэн 12 асаад өгчнөө нэмэх нь. Тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 3-ыг үржих нь x-ээс 2-ын квадратыг нэмэх нь p-гээс 12 болчихно. Энэ 12 энэ 12 юм байна. За тэгэхээр хоёрдугаарт нь иймд бүгдээрээ энэ тэгштгэлээ ингэнэ 3-ыг үржих нь x-ээс 2-ын квадрат нэмэх нь p-гээс 12 параметрын тэгтэнцэх утга нь шийдэггүй байх параметр томжуулах гинэ. За энэ тэгтэл шийдэггүй байна гэдэг маань дискриминант маань тгээс баг гэсэн. Эсвэл бүгд энийг яг өөрийнх нь онцгой нөхцөлийг ашиглаад хоошоо гаргачихаар 12-оос хэмпи болно да. Энэ маань тооны квадратчаас эерэг байх хэвээр. Тэгэхээр 12-оос хэмпийг хэрвээ хасахтаа бол манайх шийдэг болно. Тэгэхээр эндээс 12 нь p-гээс бага. Буюу p нь болохоор баг нь их шүү. Би нөгөө p-ийг нөгөө тийш гаргасан шүү дээ. Ингээд тэгэхээр p маань 12-оос их буюу энэ нь 12 гэсэн үг. За дараагийнх нь хэрвээ энэ үед манай функцийн график за 3-аарт нь. За одоо p нь 12-оос их үед манай функцийн графикийн 3 гэсэн зэгцэн шүүгчлэлийг бичгэнэ. За тэгэхээр y тэнцүү 3x квадратаас 12x нэмэх нь p гэсэн функцийн графикийн бүгдээрээ 3 гэсэн шүүгчлэлийг бичнэ гинэ. За тэгэхээр эндээсээ би 3 орлуулнаа. 3-ыг тавихаар 3-ыг үржих нь 9, хасах нь 12-ыг үржих нь 3, нэмэх нь p. Тэгэхээр 27-оос хасах нь 36 дээр p-г нэмэхээр энэ маань p-гээс 9 юм байна. Утга нь. За одоо тэгэхээр шүүгчлэл маань бичнэ. Тэгэхээр налтай олноо. Уламж давхаар 6x-ээс 12. За уламжлалтаа бүгд 3 цэгээ орлуулад налтай олъё. Тэгэхээр 18-аас 12 буюу манай налт нь 6 юм байна. За тэгэхээр энэ маань болохоор ийм үед гэснээр p параметрын утга нь ийм байна гэдэг нь одоо юу гэсэн үг? За одоо шүүгчлэл маань бичнэ. Тэгэхээр y-гээс нөгөө ямар зэгцэд цагч бүгд 3 байхад 3 ба p-гээс хэсгэн зэгцэн хэрж y-гээс нь 9-ийг насаад тэгээд x-ээс нь 3 аслаа манай налалт нь 6 гарсан. За тэгэхээр эндээс эмхтгүүл 6x-ээс 18 нөгөө тишээ гарахаар чинь нэмэх нь p-гээс 9. Тэгээд 6x нэмэх нь p-гээс хасах нь 27 гэдэг шүүгчлэл гарч байна. За энэ болохоор ямар нэгэн тийм юу өгдөггүй шүү дээ. Зүгээр энэ тэгшэл бод шийдэггүй гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр энэ параметр маань тэнхлийг огтлохгүй дээр байна гэсэн үг шүү дээ. Тэгээ 3 гэсэн цэцэн шүүгчлэлийг бичсэн. За тэгэхээр шүүгчлэл нь ийм бол гэд нэрээ сул тоног гэсэн юм байна шүү дээ. За. Тэгэхээр манай f маань энд 6 сул тон хасгаар өндөр юм шүү дээ. Тэгэхээр бүгд энд олцсон шүү дээ. Энэ маань 14 юм байна. Тэгэхээр p-гээс 27. За тэгэхээр манай шүүгчлэл маань ингэ гарсан. Гэтэл шүүгчлэл нэгшлэл маань ингэж өгсөн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Манай сул тоо p-гээс 27 маань энэ хас 14-тэй тэнцвэг шиг юм байна шүү дээ. Тэгэхээр хас 14 болоод эндээс p маань 13 юм байна. Энэ 13 байх нэ. За 97 гэнэ. 98. За AB2 тосгоны хоорондох зай 40 км бөгөөд А тосгоноос нэг морьтой 1 цагийн 2 морьтой 1 цагийн зайтай хөдөлж байна. Өөрөвл эхнийх нь гараад 1 цаг усны дараа 2 дахин гарсан. Сүүл гарсан морьтой хүн эхнийхээс 2 км-ээр илүү уртаа яваад B тосгонд зэрэг өцөг гэж. За тэгвэл нэгдүгээр за бүгд 2 хүн баг. За зам хугацаа гэж.
За хоёлаа зэрэг оцсон чинь хоёлаа 40 км замыг явсан гэсэн үг тийм. За нэгдүгээр хүний уртыг x гэсэн. За x. Тэгвэл нэгдүгээр хүний хэдэн цаг явсныг олдгийг бол нийт замаа хугацаанд давхан тийм 40 бахны гэсэн. А хоёрдугаарх нь болохоор яах вэ гэсэн чинь түүнээс 2 км-ийг илүү хурдтай явсан гэсэн. Тэгэхээр хурдны x-тэй нэмэх нь 2 явсан хугацаанд бол 40-өө x-тэй нэмэх нь 2 замаа хурдтай очих. За энэ 2 болчихно. За тэгсэн чи яасан гэсэн чинь эхнийх нь 1 цагийн өмнө илүү гарсан учраас нэгдүгээр хүний явсан цагаас хоёрдугаар хүний явсан цагийг асвал 1 гарна. Энэ маань 1 гэсэн үг. За эндээс бүгдээрээ x олноо. Тэгэхээр энд x-тэй нэмэх нь 2, энд x-ийг өчгөн x-тэй нэмэх нь 2. Тэгэхээр 40x-тэй нэмэх нь 80. Хасхан 40x тэнцүү x квадратээр нэмэх нь 2 гэсэн. За энэ хэр маань хураагдчихна. Тэгэхээр x квадратээр нэмэх нь 2x 80 хойш гарч. За эндээс x-ийг 2 олноо бүгд. За x-ийн коэффициент 2 юм чи 2 тоочлаа. 1-ээс хасах нь 4 бичихгүй тий. Тэгэхээр хасах 80 чи нэмэх баах нь 2-аа бичихгүй. Тэгэхээр хасах нь тий нэмэх нь хасах нь 81-ээс 9 гарах юм байна. Тэгэхээр маань нэгдүгээр шийд нь бол хасах 10 юм байна. Хоёрдугаар шийд нь болохоор 8 юм байна. За ингээд яг үржүүлэхээр 80 нэмэхээр эсрэгээр байгааз. За хурд нэмшин мөлий нэхгүй. За нэгдүгээр хурд нь ингээд 8 гарсан. Хоёрдугаар нь түүнээс 2-оор илүү хурдтай юм чинь 10 хэдэн цаг хурдтай. За тус бүр нэгдүгээр нь хэдэн цаг, хоёрдугаар хэдэн цаг явсан бэ гэж. За нэгдүгээр хүний явсан цаг хэлж тээ 40-ийг хуваах нь x буюу нэгдүгээр хүн 40 км цагийг 8 хурдаар явсан чинь нэгдүгээр хүн бол 5 цаг явсан юм байна. За нэгдүгээр хүн 5 цаг яваад нөгөөд 1 цагийн дараа гарсан чинь 4 цаг болсон гэсэн үг. За 99. За энэ функцийн графикийг зураг туршилсан байгаа юм байна. Энэ функцийн нэгдүгээр тодорхойлох мужийг олгож байна. За тодорхойлох муж нь юу вэ гэсэн чинь манайх энэ x-тэй нэмэх нэг нь тэгш зэргийн хацууд байна. Орол манай функц маань 3x-ээс хасах нь x-тэй нэмэх нэгийн язгуурын дор хөх гэж ойлгож байна тийм. Тэгэхээр x-тэй нэмэх нэг тэгш зэргийн язгуур чинь заавал тэгээс их байх хэрэгтэй буюу манай шийд нь хасах нэгээс их байх хэрэгтэй. За одоо тэгээ уламжлаа гэж. За уламжлахын тулд бүгдээрээ за энийг бичиж чад эндээс авчнаа. За эндээс уламжлахаар юу болох вэ гэсэн чинь 3-ыг үчиг x уламжтныг 2-ны 3 урагшаа гараад тэгээд зэргээс нь 1-ийг хэсэж. Тэгэхээр 2-ны 1 болж. За энэ 1. За тэгээ хоёрдугаарт нь бүгдээрээ чи юу болгосон функцийг өсөх зэрэг. За өсөх зэрэг болно гэж уламжлалынхаа тэгээс их засвар төсдөг. Тэгэхээр бүгдээрээ 3-ыг өсөх бүр хоёулыг нь алах юм биш. 2-ны 1 буюу эмүүнийг тэгээс их засварыг олно гэсэн үг. За хоёр талын 2 урагшлахаар 6-аас 3 нь ийм болоод 3-аар нөгөө тишээ гаргасан чинь ийм болоод за 3 туухаар ийм болчихно. За тэнгуут энэ хоёрын эрийг чинь квадрат хэрэглэхээр 4x-тэй нэмэх нэг буюу тодорхойлол мужаа x-тэй нэмэх нэг тэгээс буй тэнцүүг авсан байгаа шүү дээ. Энэ тэгээд заавал хөтөлсөн шүү. За нэгээ ийшээ гаргахаар x нь 3-аас бага, x нь хасах нэгээс их. Тэгвэл манай функц маань хасах нэгээс 3-ын хооронд өсдөг функц юм шиг. Тэгэхээр хасах нэгээс 3-ын хооронд өсдөг. Харин 3-аас нэмэх цагууд буурна. За гэсэн хасахтаа тавьсан байх юм. Манайх нэмэх үед ч тийм. Өөрөөр хасах нэгээс 3 хүртэл манай функц өсөөд тэгээд энэ одоо манай экстрем цаг маань энэ гарсан гэсэн үг шүү дээ. Хэд гарлаа? Ер нь бол экстрем цаг 3 юм байна л да. 3 хүртэл манай функц өсөөд тэгээд цаашаа буурна. Тэгэхээр энэ нэмэх 3 шүү тийм. За өөрөлд маань тодорхойлол мужи нь өөрөө хасах нэгээс нэг зур тодорхойлогдсон шүү дээ. Тэгэхээр энэ 3 хүртэл болохоор өсөөд 3-аас цаашгаа буурах юм байна. Тэгэхээр манайх энэ 3 болж таа. За ямар цэг дээр хамгийн их утга авах вэ гэсэн чинь сая уламжлал аваад нэр тэгтэд төснө би энэ жоохон дахиад зэгцтэй ч тийм уламжлал аваад манайх 3-аас нь 2-ны 3 хүрчих энэ болсноо да тийм. Тэгээд энийг тэгтээ тэнцвүүлэхээр манайх саяны нөгөө 2 тэнцүү энэ манайхгүй. Тэгэхээр 4 тэнцүү x-тэй нэмэх нэг гээд манай x тэнцүү 3 бол манай өсөөд урж байгаа чинь хамгийн их утга буюу
3 дээр авна гэсэн үг. За одоо 3 орлуулад анхныхтаа за уламж давхаас өмнөхтэй орлоо шүү дээ. Манай функц маань байлаа. За энд очижээ. 3x-с хасах нь язгуурн дээр 2x дээр нэмхийн куб гэсэн тий. За тийм. За энэ дээр бүгдээрээ 3 орлуулж байна. Тэгэхээр 9-өөс хасах нь 3-ийн 1 гэж 4. Энэ үнийг куб болно. Тэгэхээр 9-өөс хасах нь 2-ын куб маань 8 гээд 1. Тэгэхээр манай экстрем цэг нь 3 байхад 1. За тэгэхээр энэ маань 3 байхад 1 дээр хамгийн их тавна. За одоо бүгдээр 0 гэсэн зэгт татсан шүүгчлэн бичих юм. X тэнцүү 0 гэсэн зэгт татсан. Тэгэхээр урд y тэнцүү 3x-с хан x дээр нэмэх нэгийн куб гэж хагаад x 0 зэгтсэн шүүгчлэн бичнэ гинэ. За тэгэхээр y-ийг олноо. 0-ыг олохоор 3-ыг бүрчих 0, 0-аар 1. Тэгэхээр манайх 0 байх ба хасах 1 гэсэн зэгт татсан шүүгчлэн юм байна. За бүгд тэр нөгөө уламжлал аваад нэмэгдээ тавьсан шүү тавьчихъя л да. 3-аас хасах нь юм болсон тий 2-ны 3 x дээр нэмэх нэг. Эндээ бүгдээрээ нөгөө 0 орлоод налтай олноо. Тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 0-ыг тавихаар 1 болоод ийшээ 2-оор өгөөд тэгэхээр 2-ны 6-аас 3-аас 3 гээд маань налд нь 2-ны 3. За одоо шүүгчлэн бичихээрээ y-гээс нь y-ийг хасаад x-с нь x-ийг хасаад манай налалт нь 2-ны 3. Тэгэхээр y тэнцүү 2-ны 3x энэ маань нэмэх нэг болсон тий хоошоо гарлаа хасах. За манай шүүгчлэн маань 2-ны 3x-с хасах нь. За 100 дахь нь болохоор O цэг төвтэй тэр чинь A B цэгүүд нь оршдог. За нэг юм жижигхэн тойрог байжсэн чинь дараа нь ясагсан C цэг төвтэй дахиад нэг юм тойрог татсан чинь А B цэгүүдээр хөтөлж байгаа юм. Тэгэхээр O цэг төвтэй тойргийг раажсан 6 гинэ. Жижиг эрен 6 юм биш. Энэ бол 6. За A O B-ийн 120 градусыг өгсөн. Тэгвэл энэ өнцөгт тулсан O цэг төвтэй A B ном болон C цэг төвтэй тойргийн A B ном тулсан хоёроор хашигдсан энэ төрсийн талбай болгож байгаа юм шүү. За тэгэхээр бүгдээр O цэг төвтэй A O B секторын талбайг O цэг төвтэй A O B секторыг нийлж байгаа. Энэний талбай нь болохоор S1. A O B C дөрвөн цэгтийн талбай. Тэгэхээр энэний талбай болохоор S2. C цэг төвтэй секторын талбайг нь болохоор C цэг төвтэй секторч энэ бол гэж нэрээ. Энэний талбай болохоор S3 гинэ. За эхлээд A C B өнцөг хэмжээг олох маань энэ өнцөг хэмжээг. За энэ өнцөг хэмжээг бүгд яаж ажиллах вэ гэсэн чинь манайх энэ маань болохоор энэ жижигхэн тойргийн хувьд C ч юм болохоор манай жижигхэн тойрог дээр орж байгаа багц өнцөг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр багц өнцөг нь төв өнцгөөсөө 2 дахин багтдаг. Тэгэхээр энэ өнцөг маань 60 градус гэсэн үг. За энэ маань 60 градус. За тэгвэл O цэг төвтэй секторын талбайг олох гэж байна. A O B сектор. Одоо энийг гэсэн үг шүү. За энэний талбайг бүгд яаж олох юм гэсэн чинь S1 маань P-г үржихэн жижиг R квадрат тэгээ 360 туугаад бүгдээрээ 120-д харгалзах талбайг нь олчихно. За ингээ хураахаар 3-ны P үржихэн жижиг R маань 6 гэдэг өгсөн. За 36 3 дахаар 12 P. За тэгэхээр манай тэр талбай маань 12 P ах юм шүү. Жижиг тойргийн өөрөөр хэлбэл энэ секторын талбай шүү. За дараа нь COB 120 учраас одоо COB. За энэ болохоор ягаад 120 юм бэ гэсэн чинь бүгдээрээ энэ 60 градус энэ 120. Тэгээ би жижигхэн тойргийн хувьд байна шүү дээ. За энэ тойргийн хувьд ингээд толбоч. За тэгэхээр маань 120 градус. Тэгээ энэ хажуу адил хажууд шүү дээ. Тэгэхээр энэ чиг үсгээ гэхээр нөгөө 360-аас 120-ээс 2 тавахаар энэ маань 120 болчихно. За тэгэхээр тэр 120 учраас C цэг төвтэй тойргийг хаз гинэ. За одоо би нөгөө C цэг төвтэй нөгөө энэ том тойргийнхоо рацик болох гэдэг. За тэгэхээр яаж болох вэ гэхээрээ бүгдээрээ за тусдаа дахиад зурчт юм лөө нэг тойргонд юм дээр яаж хаар те. За одоо манай нөгөө жижигхэн тойрог маань энэ баха. За тэгээд нэг юм гурвалжин байгаа C A B. За тэгээд жижигхэн тойргийн түүний
энэ O. За тэгэхээр бас энэ хашинд тэнцүү учраас бүгдээ энэ нь А, B энэ 120 өгсөн чи энэ маань адилхан бас 120 болчихно. За 120 болсон. За тэгээ одоо бүгдээ энэ тойргийг хайцуулах гэдэг. А юугаа бол мэдчихэж байгаа. Жижиг тойргийг хайцуул мэдчихэж байгаа тий. За тэгэхээр одоо бүгдээ эндээс энэ радиусыг яаж олох вэ гэсэн чинь энэ маань бүгд 6 гэж мэдэгдэж байгаа. За тэгэхээр энийг 6 гэж мэдчихсэн нь том энийг эрэхгүй шүү дээ бүгд нэр. Эн чинь манай жижиг эр нөхгүй юу? Манай том эр чинь болохоор энэ байхгүй. За тэгэхээр гурвалжин дээр косинсын теорем бичиж болж байна. Эсвэл яг үнцгийн харьцаа өндөр болоод үнцгийн харьцаач болно. За би нэг удаа косинс теорем бичиж тээ. Нөгөө гурвалжин дээр r квадрат бол хажуу тал r-ийн квадрат дээр нөгөө r квадрат нэмээд хасванд 2-ыг 32 талаа үржүүлээд хооронд үнцгийнх нь косинус 0 градус. За эндээс r квадрат маань 2 жижиг r квадрат 2 жижиг r квадратыг үржүүлэн косинус 0 нь хас 2 нэг. Тэгэхээр эндээс 3 r квадрат гарч байна. Тэгэхээр том r маань язгуудар 3 гэж манай жижиг r юм шүү дээ. Жижиг r-ээ 6 гэдээ олсон юм чинь 6 язгуудар 3. За ингээд том радиусаа ямар ч байсан ингээд олчлоо. За одоо тэгээд A, B, C дөрөв үндэстэн төлбөр болгох нэ. Өөрөөр бүгд ингээд чинь энэ дөрөв үндэстэн төлбөр болгож байгаа. За тэгсэн чинь энэ ч адилхан шүү дээ. Нэгийг нь бол 2 хүрчилж байна. Тэгэхээр би одоо A, O, B, C дөрөв үндэстэн төлбөр гэдэг бол 2 ширхэг A, B, C 30 төлбөр шүү дээ. За 30 төлбөр бүгд яаж ажиллах юм гэсэн чинь R-ийг R-ээр үржүүлээд 2 талыг нь үржүүлээд хооронд үнцгийнх нь синусаар үржүүлээд 2 тааж. За тэгэхээр эндээс юу болсон гэсэн чинь 2 үрчин r квадрат чинь 36 синус 0 маань 2-ны язгуур 3 тэгээ 2 тагт гэж. Тэгэхээр энэ хоёр устдаад 36-г 2 дахаар 18 язгуур 3. За манай 4 үндэстэн төлбөр маань 18 язгуур 3 болж байна. За одоо тэгэхээр C зэх төвтэй ACB сектор төлбөр S3-ыг бүгд олъё. За тэгэхээр одоо нөгөө том тойргийн C зэх төвтэй бүгдээ энэ секторын төлбөр болох гэж байгаа. За тэр маань 60 градус харгалзах том R. За тэгэхээр одоо бүгд том секторыг юу гэдэг төлсөн байлаа? Том секторыгоо S3 гэсэн. За тэгээ S3 ч болохоор P хүчин том R квадрат 360 градус байгаад манайх чинь 60 градус харгалзах. Тэгэхээр том R-ийг бүгд олсон ш 6/3-ын квадрат гэд энэ нэрийг устгахаар 6-1. Тэгэхээр P хүрчих нь 36/3-ыг хуваах нь 6. За энэ нэр хуваагдахаар 6 гэд манай S3 маань 18P байна. За тэгээ одоо нэг ашигнар сонголт болгох гинэ. За одоо бүгдээ яасан гэсэн чинь энэний талбай 18P. За энэний талбай 18P. За тэгээд 18P-ээс бүгд юу хасах юм бэ гэсэн чинь нөгөө дөрвөн үндэстнийхэн талбай болчих. Асч. Тэгэхээр энэ хэсгийг гараад ирнэ тий. Тэнгүүт л нөгөө жижигхэн сектор олсон ч тэрнээс энийг хасаад болоо. За энэний талбай би юу гэж тэмдэглэж вэ? Энэ хэсгийн талбай нэг S4 хүчтэй. За одоо бүгд яах чаа гэсэн чинь санийхаа олсон сектороосоо нөгөө энэ дөрвөн үндэстнийхэн талбайг хасчих. Тэгэхээр энэ S4 хатар. За одоо тэр S4 хэсэг маань саяны сектороосоо A, B, C дөрвөн үндэстнийхэн талбайг хасаад өгч байна. Тэгэхээр 18P-гээсээ бүгдээ 18 язгуур 3-ыг хасаад өгчхөөр манай S4 буюу энэ цэнхэр өнгөтэй хэсэг гараад ирж байгаа байхгүй энэ хэсэг. Тэнгүүтэл нь одоо жижиг тойргийнхаа сектороосоо бүгдээ санийхаа хасч. За жижиг тойргийн сектор чинь S1 байх шүү дээ. S1. За тэгэхээр манай олгож байгаа талбай маань S1-ээсээ бүгдээ санийхаа S4 хасаад өгч. S1 маань хэд гарлаа? Нөгөө 12P юм байна. За 12P-гээсээ бүгдээ 18P-гээс хасах нь 18 язгуур 3 хасах юм байна. Тэгэхээр эндээс хасгаалцдлахаар 18 язгуур 3-аас хасах нь 6P болж дарах нэ. Тэгэхээр энэ маань 18 язгуур 3-аас хасах нь 6P.